Зөгнөлт миний сувг тавтаймаар л ингээд та энэ 3 хөзрөөс өөрт татагдж байгаа аль нэг хөзрийг сонгоно. Энэ удаагийн мэргээр та бүхэндээ танд хэрэгтэй байгаа чухал зүйлийг зөвлөгөө болгон хүргэх болно. ертөнцийн хүч чадал, үнэн, тайван байдлыг олоход чиглэсэн. Буддаан төвлөрөл, сэтгэлийн амар амгалан, бясалгал, гэгээрэл төрхийг заадаг. Энэ хөзөр нь бясалгал хийх, өөрийгөө таньж мэдхийг илэрхийлдэг. Сүнслэг замд урагшлах, өөрийгөө болон бусдыг хайрлах, амар амгалан эрэлхийлж, ямар ч хүнд хэцүү нөхцөлд тайван байж, зөв шийдвэрийг гаргах, хэцүү санагдаж байгаа тухайн зүйлээс өөрийн оюун бодлыг чөлөөлж, амар тайван байдлыг эрэлхийлдэг. Энэ хөзрийн гол танд өгөх зөвлөгөө нь бол дотоод ертөнцийн амар амгалан олж, бүх зүйлийг ухаалгаар альва бусад хүмүүсийг эрхэмлж, өөртөө зовлон хураахгүй, зөв зохистой сонголт хийж, бусдад садаа болохгүй, өөрийгөө ч мөн зовоохгүй, маш их бясалгал хийж тайвширлыг олно. 2 дугаар групп буюу бүргэдийг сонгосон хүмүүс маань өөртөө итгэж, өөрийн хүч чадлыг нээн илрүүлэх хэрэгтэй. Дотоод болон сүнслэг өсөлтийг ч мөн илэрхийлж болно. Шинэ боломжуудыг хүлээн авахд бэлтгэлтэй байгаарай. Өөртөө итгэлтэйгээр шинэ боломжууд гарч ирвэл атгаад авах хэрэгтэй. Ингэж чадвал та удахгүй тушаал дэвших, амжилттай төслөө хэрэгжүүлэх, ажил үйлстэй нь амжилттай сайхан болж, бүх зүйл сайхан болох болно. Хүчтэй, зоригтой, өөртөө итгэлтэйгээр зорилгодоо хүрэхийн төлөө тэмцэх хэрэгтэй. 3 дугаар групп маань амьдралын мод. Хэрвээ та энэ группыг сонгосон бол амьдралын мод өөрийн болон хайртай дотны хүмүүсийн тэнцвэрт байдал, амьдралынхаа тэнцвэрт байдлыг анхаарах хэрэгтэй. Зөвхөн өөрийгөө хөгжүүлэх, өөрийнхөө ажлыг дуусгах биш, хайртай дотны ойр тойрны хүмүүсийн ажил амьдралд нь анхаарч, тэдэнд ч мөн туслаж, тэнцвэрт байдлыг хангах хэрэгтэй. Хувь хүний болон гэр бүлийн тэнцвэрт байдал нь зорилгодоо үнэнж байж, хамтдаа, тууштай зүтгэх. Ингэж чадвал танд маш их өсөлт, амжилт ирнэ. Амьдралын дараагийн тойрогт сэргэн мандалд харагдаж байна. Хуучин өнгөрсөн зүйлийг мартаад амьдралын дараагийн тойрог буюу шинэ боломжууд ирэхэд бэлэн байгаарай. За ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.